Өө, миний хөө. За хүүхдүүд минь. Цаан чинь Монгол хамтлаг биллбордыг тэргүүлээд дэлхийг тойроод аялан тоглолтыг алж байна штэ. Мэдж байгаа аваа. Аав нь бүр сэтгэл хөөрөөд найзуудтайгаа жаахан тэмдэглэж байна. Үнэхээр огшихгүй байхын аргагүй юм аа. Харин тийм ээ. Бид нарт бас гоё л байна. Аав, найзууд руугаа. Бид нар тийш өрөөнд орж хичээлээ хийлээ. За тэгээ тэг. Алло. Аав нь хүүгээ нэг өмсчээ. Аав. Хүү. Энэ аав ээж үеийнхэн яахаараа Монгол гингүүд ингэж их өнгөрд юм болоо. Пар идэх сайхан шалтгаан юм биш үү аа? Монгол тамирчин яллаа гингүүд баярлна. Монгол дуу төрүүлээ гэхээр баярлна. Монгол ус гэх юм. Хөөе. Бүр зүгээр нэг Холливуудын жүжигчин Монгол их нэртэй гингүүд хөөрөд давхичих нь яана. Хөөхидөө Монголоор гоёхын дэндүү олон жил хорж цагдчихсан болохоор бүр голд нь орчихсан байд юм байлгүй дээ. Одоо тийм л байдаг бах та тий. Бүр өрөвдчихлөө. 30 жилийн өмнө Монгол хүн Монгол их орныхоо болон их эзэн Чингис хааныхаа түүх, өв уламжлалаар бахархах, ярих, уншиж судлах, түгээх эрхгүй байсан.